MJ радио 88.3 Зум продакшн хамтран хөгт чим нэвтрүүлгийг 7 хоног бүрийн пүрэв гарагийн үдэш 21 цаг 15 минутаас хүргэж байна. За сайн байцгаана дэлхийн монголчуудын MJ 88.3 радиог сонсож байгаа сонсогчдоо энэ өдрийн энэ үчийн мэндийг хүргье. Өнөөдөр манай хөгт чим нэвтрүүлгээр Жанна амтлагийн ахлагч хоригл орж байгаа. За сайн байна өргөлөө. За би шууд эндээс эхлэе гэж бодож байна. Энэ болохоор Жанна амтлагийн өвөл гэж зохиол. Миний хамгийн дуртай зохиол Жаннангийнхны. Тэгээд яагаад тэгэхээр анх зурагтаар үзээд шоконд орж исэн. Айгуу гоё юу гэх юм. Шал өөр мэдрэмж байсан. Тэгээд энэ өвөл яг танаа хамгийн анхны зохиол уу? Өөртөө зохиосон нь бол анхных. За. Өмнө ч бол кавер тоглоод байсан шүү дээ. Тий, ер нь нэг иймэрхүү юм хиймээрэн гэдэг санаагаа нөгөө одоо бусдад ойлгох маягаар гэх юм. Тэгээд нөгөө хүмүүст ойлгох маягаар эхлээд Аббагийн Happy New Year-с ахуулаад ингээд ийм pop стил рүү үндэсний хөгжмөл оруулчих гал үзчихсэн санаа. Тэгээд эн чинь болохоор яг зохиогдсон нь бол анхных юм. Тэгвэл яаж ч байсан өөрсдийн юмаа өнгө төрхөөр хэлсэн гоё байсан биш. Би та хэдийн тэр юуг бол дараа нь үзсэн юм байна. Абба каверлсныг. Тэгээд юу байхад тэр нь нэг гоё санагдаагүй. Өвөл бол үгүйсээ үзээ. Клипэн ч тэр амар гоё юм өнгөлөг юм. Тэгэхээр тухайн үед болохоор та хэд болохоор ерөнхийдөө бол pop урсгалыг ардын урлаг руу оруулж ирэх. Pop өнгө төрхий гэсэн тийм байна шүү дээ. Одоо нөгөө Clyderman гэл байгаа шүү дээ. Бид төгөл рүү сурч байгаа хүн болон тэрийг тоглож байгаа шүү дээ. Тэгээ энэ тэмдгийн одоо юм дээр арга хэмжээндээс байнга явждаг. Тэгээ тэрний оронд үндэсний хөгжим байвал ямар вэ гэдэг л санаа анхных. Тэгэл иймэрхүү юм гэж эхэлсэн шүү дээ. Тэгээд та хэд ч юм бол ерөнхийдөө бол нэг ангийнхан. Тий, эхэлсэн нь бол нэг ангийнхан. Яг нөгөө өөрөөсдийнхөө хоббигоор өөрөөсдийнхөө хөгжмүүдийг зэмсэг одоо нэг фракц ангийн фракц ч өөрөөсдийнх нь дуртай хөгжмүүдээ харцгаж ягаад нийлүүлж тоглож байгаа л тэгэл ерөнхийдөө анх тайлан тавиад дөрөв төгсөхдөө тайлангаа хийхдээ анх тэр хамтлаг хэлбэрийг анхны оролдлого хийж эхлэв. Тэгэл тэрүүгээр ер нь ингээд явъя гэдэг чи одоо оюутнаа төгсөд л шулуутж байгаа юм дээр л. Хэдэн он? 2006 онд. Тэгээ бид нар яг хамгийн анхны юу хийхгүй. Тэр тоглолтыг хийх гээд нөгөө сургуулийн тайлангаа хийх гээд бэлтгэлээ хийж явах явцтай. За бид нар бол баг анхных нь гэл одоо мэдээлэл байхгүй болчоор тэр үеч ямар сошиал мэдлэгэд хаана юу болж байгааг мэддэг байсан юм биш. Тэгэд ер нь анхны хүмүүс юм байна тэрийг амар бодсон юм биш. Тэгээ яг нэг бэлтгэлээд хараад сургуулиас гарах гал яасан чинь сургуулийн хан дээр Алтан ураг гэдэг хамтлаг унах төрөв гэдэг тоглолтоо их гэж байна гэдэг ингээд дээлнүүдтэй суулт ирсэн ингээд хүмүүс ингээд байж байгаа байхгүй. Бороор дэлтэй. Тэгээ бөмбөр байгаа даахгүй. Нөө анхны энэ хүмүүс бүр тоглолтоо их хэмжээд турсан байна. Өөрсдөнгөө төрхөө олоо хэдий олцсон. Тийм хүмүүс байна гэдэг. За бид нар угсаа анхны биш. Тэгээд энийг бид нар анхных гэж одоо нөгөө тэгвэл Алтан ураг анхных нь гэж бодож байгаа байхгүй. Тэгээд одоо нэг үндэсний хөгжмийг одоо хамтлаг хэлбэрлүү цөөгүүлж одоо нэг зохиорын аймаа гэж тоглодог байсан. Тэрнээс ахаад нэг шин сэдэл рүү орж байгаа нь Алтан ураг анхных нь гэж ойлгодог гэсэн юм байна. Тэгээд өшөө жоох ингэ яваад ирэхээр нөгөө мэдээлэлтэй болоод ирэхээр бид нар анхных юм биш байхгүй. Бүр тагшаа найрлаасаа эхлэхээр болчих жоох. Одоо цогцлол Монгол энэ чинь бөмбөр ногоон театрт үндэсний хөгжмөр диско явуулсан хүмүүс байгаад байгаа байхгүй. Тэр тэднэр чинь хамгийн анхны эвдсэн хүмүүс нь байгаад байгаа байхгүй. Тэгээд тэр зохиорын болоод одоо Минь дамрын аялал энэ төр гэж зохиолууд байдаг шүү дээ. Тэрийг хийсэн чинь бас одоо тэр үеуд нь явж байгаа дараагийн үе нь одоо тэр дандаа нөгөө тэр Минь дамргуугаас ахуулаад бэстүүд нь бас нэг хамтлаг байсан байхгүй. Хувийнхаа найрамдлаг гэж хамтлаг. Тийм найрамдлагын хамтлаг. Тэгээд ингээр чинь бид нар бүр анхных ерөөс байхгүй. Бид нар баг 360. Яг тэр чинь гэхдээ яг ерөнхийдөө цаг үед л юм да. Тийм яг үечлсэн юудаа л гэсэн үг л та. Тэгэхээр одоо хамгийн анхдагч юу нь гэхээр
угаасаа тэр нөгөө нэг цогцлмоогоо тэр Бөмбөр Наван театр эдэрт байсан тэр юунууд ч юм болохоор тухайн үедээ мэдээж юу гэдгийг хүмүүст зориулж тоглож байгаа болохоор тэдний чинь баясгахын тулд өшөө гоё баялаг болгоол тий тэр зүгээр одоо Монгол гэрт байсан дуу хоорыг тайзан дээр аваач тавьж байгаа чинь өөрөө нэг эхлэл шинжилгүүдээ болгоо. Тэгээд тэндээс дараа нь ингэж явж байгаад минь дамрагын эдрийн тэр одоо найрамдал гэж хандлагч нь бол яг жинхэнэ захиурэ одоо гэдэг аялгуу гэдэг хайртай аялгуунуудыг бүгдийг базаж нэг хэсэг ингэж явуулаад тэгээд дараа нь одоо юу гэдгийг ерөнхийд одоо их шиглэн эдэр чинь яг нэг одоо орчин цагийн эдик гэдэг байгаа урсгалын эхлэлийг ингэж тавьж явж байгаа. Бас юу байгаа юм бэл нөгөө Монголын нэг рок попын одоо үндсээр басан соёл эдийн хамтлагч нь тийм бас тийм дөрвөлөөс ахуулаад ингээд одоо тэр нөгөө анхны засмас гээд аянууд байгаа шүү дээ. Тэгээ эдгээр чинь бас ингээд үе үедээ одоо үндэсний өсмөг жоохон орчин үеийн залуучууд руугаа хандлагатайгаар болгож явж ирсэн юм. Тэгээ дараа нь танаа өмнө чинь бол миний ойлгож байгаа хөрөл хэн байгаа? Өртөө хар салхи. За хар салхи тийм. Хар салхи чинь жинхэнэ роккороо байсан шүү дээ. Солонгост ч тэдний гран при авч ирсэн. Одоо хар чон лөө хар чон хар салхи лөө хар чон одоо нөгөө юу шүү дээ ширмэн туяа гэх чинь тэр чинь нэг шуранхайг нийлдэг байсан тийм. Тэгээд тэрнээс чи хоош явж байгаад одоо танах болж байгаа байхгүй. Тэгээд дунд нь нөгөө юу байгаа? Хар чоноос чи хоошоо өнөд тэр нөгөө тэнгэр юу байгаа шүү дээ. Их шиглэн бүртээ. Тэгээ бүртөө гэдэг. Тэгээд танаас Монгол нэг аюул бол амтлагууд ер нь гадаадаар анх удаа тогложсэн амтлагууд нь бол тэр их шиглэн бүртөө тэр юм байгаа юм. Би бол бас тэгж бод. Яг ерөнхийдөө бол манайхаар эхлээд танаахаар гээд ингээд явсан юм нь бол монголчуудаа зориулсан бидний уран бүтээлийн гол зорилго бол яг тийм. Яг одоо анх одоо жишээ нь өвлийг ингээд сонсоо. Энэ бол яг цэвэр юу гэдгийг надад гоё төрсэн мэдрэмж нь бол яг шал өөр гоё мэдрэмж өгж байгаа өнгө цөс тэ дуу хөгжмөдөөс гадна энэ яг монгол хүмүүст зориулсан юм хийж байгаа гэж эндээс харагдчихсэн болохоор гоё байсан. Ягаад тэгэхээр тухайн үед бидний алтан уураг бол яг гадагшаага юм ихгүй яг монголчуудаа зориулж гэж хийжсэн. Яг бидэртээ агаар нэг адил одоо та хэд юм бас нэг зорилго нэг юм юутаагаар монголчуудаа зориулсан юм гэсэн. Тэгээ бид нар харин нэг алтаал байсан юм билээ л дээ. Гадныхын зориулсан бол бид нар Монгол устай клипийг хийх ёстой байсан. Ер нь клипнийхээ тоогоор ярил бас одоо манайх чинь cover болоод ингээд тоонуудаа ярих юм бол амар олон. Нэлээд олон тоонд орно. Одоо үндэсний хөгжмийн хамтлаг дотроос хамгийн баг олондоо орох байх гэж бодож байгаа. Тэгээ тэр дотроо ер нь Монгол дэлтэй яг гадныхан зориулсан нэг тиймэрхүү клип болол тотмог юм билээ. Яг л угаасаа бидний анхны сонирхол бол энэ нөгөө одоо үнэлэх ёстой хүмүүс нь хамгийн их монголчууд нь. Одоо бид нөгөө нэг казак хүмүүс чинь бүгдээрээ л домбор тоглож байгаа шүү дээ. Тэгсэн мэт бид нэр морин хоорыг яг бүх монголчууд тоглож чадахгүй байх шүү дээ. Гэдгээс л ахуулаад монголчууд руугаа л энийг хандуулах хэрэгтэй гэдэг одоо сойртол хийжсэн шүү дээ анхнаас. Тэгсэн чи ягаад энэ жон хар дээр дээл өмсөж юу? Наа чин болохоор хэний жоно хар гэдэг нөгөө татлагнаас сэтгүүлсэн юм ба. Тэгээ тэрийг бодохдоо бид нэр уг нэг үлдгэрчсэн маягийн гэж бодож ирсэн. Тэгээ базраа нөгөө Black Zebra-гийн базраатаа зөвхөн ярьж байгаа. Энэ цагийн монголчуудын төрхийг хадгалж үлдэх одоо сонирхолтойгоор. Одоо энэ чинь бол энэ үедээ бол нэг сонирм биш баг. Тийм. Магадгүй 30 40 жилийн дараагаар энэ үеийн монголчууд нь 21 зууны ихэнх үеийн одоо монголчууд иймэрхүү хувцастай хүмүүс байсан юм байна. Иймэрхүү идэл хэрэглэлтэй. Тэгээ програм гэдэг машинд орчим байгаа шүү дээ. Тэгээд гол нь будаггүй байх гад бид нар тоглолтын явснаас илүү яг нааш нэг зураг авч байгаа газрынхаа малчтынхаа хувцсыг өмссөн байгаа. Бид нар өөрсдөө амтлагын дэлийг аваад очсон чинь тэр нэг цаг үеэсээ гялгараад наач ерөөсөө таарахгүй. Тэгээд цоо шин шахуу юмнууд байгаа хгүй. Тэр наач нэг амьдрал нь харагдахгүй учраас тосмаас л яг жинхэнэ оригинал дээл өмсөё гэдэг байдлаар гэж хийж байгаа хгүй. Тийм ээ. Чам цамц л болдог юм байна тий. Тэгээ. Юунд цамцтай байлаа дээ. Үгүй ээ. Дотоороо их нэг баян хаатын цамцтай байна. Тэр нь гялтаач. Уушлаа. Тийм байна. Гоё нэрээ тийм бай. Тэгэж шаваа хэлэнгүүд яг гоё тэгэж харагдчихэ. Яг зөв юм байна. Бас юм чин тэр нэг бид нар яг ардын урлагийн амтлагууд дээл хүмүүсдэг тий. Ингээл юмнууд бид нар тоглолт хүмүүст бол үндэсний урлагийг одоо хувцаачсан дамжуулж байгаа шүү дээ. Гэтэ яг чиний дүнцээ ингэ хэлэхээр яасан чин
яг эн чинь илүү мэдрэгдэх зөв юм байна. Яг одоо тухайн үедээ бидний одоо 2000 оны үедээ өмсөжсэн тэгэл хэрэгсэн. Чи ингээл он цагтаа угаасаа ингээл өөрчлөгдөж шинжлэхтэй л яваад байгаа юм чинь тийм. Наач ястаа гой санаа. Тэр Black Zebra-гийн хин блэ? Базраа гэхсээ бас таширмас баярлаа. Гой санаа. Тэгэхээр ингэж яг нөгөө хэлж илэрхийлж хэлэх нь илжээж илүү хүмүүст орчиж байгаа учраас. Тий. Тэгэд бас нөгөө нэг юм аялгаа ай чинь бас дан ай чинь бас аягүй хэцүү. Тэр болгон хүмүүс нэг ойлгож таашаагаад тах нь ховор юм шиг байна. Үгтэй болоод ирэхээр илүү их ойлгомжтой болоо явчихсан юм шиг байна. Тэгээд одоо ингээд жоохон явж байгаа дуунуудыг ботхоор айн одоо биднээс гарсан ч та нараас ч юуны бодохоор үндэсний хүмүүс үгтэйнүүд нь хүнд аягүй хүртэл юм байна лээ. Тэгээд дан аяг хүрэхин тулд дүрслэлээ аягүй сайн хийж л байх хэрэгтэй юм байна л дээ. Тэгээ уг нь энэ жона харах дээр бид нэр ингэж бодчихсон. Унаг ихтэйгээ цуг ингээд ижлээсээ төрөөд тэгээ тэр нь ингээд даваа бэрхшээл саадыг давсаар хагаад хамгийн сүүлд нь нөгөө жона хар гэдэг нөгөө үлгэрт гардаг, морио хороо үүсэлт гардаг нөгөө жон морь маань одоо үүсгэх хэвээр. Одоо хамгийн сүүлийнх хэсэг тэр ингээд утаан татсан ингээд хараад байгаа. Манай хазраг. За тэгэхээр одоо яг дүнцээ илж штэ энэ одоо Жона Харын агуулмжаар нь ингэж зохиолоо хийж байгаа штэ клипчүүл ерөнхий нөгөө нэг юм Жонон хамтлагийн одоо юу гэх юм өнгө төрх тий одоо нэг юм илэрхийлж хүмүүст өгөх гээд байгаа мэдрэмж одоо би санаа болоо биш штэ мэдрэмж байх хэрэгтэй штэ тэр мэдрэмж нь яг ямар мэдрэмж өгч явах гэдэг байдгийг та хэдий хувьд одоо хэцүү шүү дээ. Тэгэл бид нэр одоо хийж байгаа мэж байгаа тэр бас нэг ийм байвал зүгээр энэ чинь нэг иймэрхүү мэдрэмж аваасаа гэдэг утгаар нэгээд хийн. Ерөнхийдөө манай хийж байгаа үйл ажиллагаа энэ цагийн хүмүүстэй л зориулагдах юмсан. Эдний нөгөө нэг хөгжмийн трак листэн дотор одоо үндэсний хөгжмийн байр суурь байхаар бол магадгүй иймэрхүү хэлбэрээр байгаасаа гэдэг нэг юм саналаа л бид нэр дэвшүүлдэг ухаантай. Өөрсдийнхөө одоо тэгээд бид нэр одоо хийж байгаа ингээд CD-гээ ингээд багцалж байгаа шүү дээ. Гэхдээ нэг хэрэгтэй хэрэггүй нэг 10 20 хэдэн трак маркаас илүү цөөхөн яг нэг гол утгаа харуулсан нэг юм одоо 6-аас 8 ер нь 8 9 трактад манай цомгнууд ер нь гардаг байхгүй. Тэр болгоно нь өөр мэдрэмж одоо хэлэх гэсэн санаатайгаар өөртөө ялгарамжтайгаар одоо нэг хүмүүс одоо алтан уураг бол рок хамтлаг. Фолк рок. Манайх болохоор одоо хүмүүс юу гэж зарлах вэ гэдэг жишээл хөтлөгч нарын хамгийн бэрхшээлтэй асуудал. Бид нар болохоор зөвхөн үндэсний хөгжмийн жонон гэж зарлуулъя. Яг одоо pop ч гэдэг юм уу, rock ч гэдэг юм ямар нэг тодтгол аваад ингэ юм бол хийж байгаа юмтайгаа зөрчилдөх байх гэж боддог байхгүй. Яг тэгэхээр одоо бид нар яг жонон харт орсон байгаа энэ цомог нь симфони жонон гэдэг нэртэй энэ альбомд орсон байна. Одоо утгагүй гарах юм. Тэгэхээр тэр утгаар бид нар жонон симфонтой хамтраад нэг иймэрхүү ертөнцийг бүтээжээ. Ийм мэдрэмж байжээ. Орчин үеийн симфон үндэсний хөгжмөнтэй нийлэхээр нэг иймэрхүү байвал яах вэ гэдэг бидний санаа. Одоо дараа нь бид нар chill out юм CD хийж байгаа байхгүй. Бас тэр нь одоо нэг удахгүй гарах байх. Тэр маань болохоор тэр chill out нь болохоор яг л үндэсний хөгжмийг chill out сонирхдаг залуучууд руу хандуулах зорилготой. Тэгээ ер нь бол үндэсний хөгжмийг л нөгөө нэг ямар ч хамаагүй бүтээл сонирхдаг, чиглэл сонирхдаг хүмүүст л ортолох гэсэн л санаа нь. Тэгэхээр ерөнхийдөө бол зөвхөн Жона хамтлагаас бол ардын урлаг гэдгийг л бүтнээр нь л мэдрэх. Тэ бүхэл талаас нь мэдрүүлэх л бүх чиглэлээрс нь. Тэгтээ бүх чиглэл гэдэг нь одоо бид нэр ганц оролдохгүй байгаа сэдв бол рок шүү. Тий. Одоо ингээл хүү хамтлаг ингээл аягүй сайн явж байхад нь шавар олоод тий одоо хүү ингээл гой мандж байхад яг адилхан сэтгэл ирнэ ингээл юм хийгээд байвал мух واخхгүй. Гэтэ яагаад болохгүй шүү. Тэр магадгүй цаг хугацааны асуудал байна. Яг ойрын үед рок урсгал одоо мандж яхад бидний бидний 90 тойронд байгаа хүмүүс л бас лилнэлтэй. Янз янзаа одоо хүү гарсан сошиал ингээд комментууд ирж байгаа нь болохоор та нэг юм рок дуу ингээд хийж эхэлтэй. Одоо манай юм үйл ажиллагаанд юм рок дуу баймаар байна гэдэг. Уучлаарай бид нар яг одоохондоо бол хаягаа адрах санаа алга байна. Бид нар яг одоо энэ симфоны тухай юм хийж байгаа болохоор тэр гал хэмээр байна. Дараа нь бид нар юм chill out хийж байгаа чинь тэр их зөрөөл амтрмаар байна гэдэг. Магадгүй рок хийж нэгэн цаг хийж магадгүй тэрийг бол амлахгүй болж игэл
одоо хүн ингээ гоё дээш нь гаргаж хагаад одоо энэ бидний хийгээд байгаа үндэсний хөгжим чинь дэлхийгээр одоо ингээ явж шít. Одоо хүү аягүй гоё рок ингээ яваад өглөө. Дараа нь pop сонсдог, хипхоп сонсдог, одоо нөгөө dance сонсдог юм янз янзын урсгал сонсдог хүмүүс тэднэрт нь бас бусдын зориулах хэрэгтэй байхгүй. Бүгдээрээ аль болох ингээд нөгөө нэг олон чиглэлээс нь Монголын хөгжмийг тэр чигт нь одоо нөгөө магадгүй Billboard юу байлаа гэхэд бүх одоо нөгөө чиглэлээр бэстүүд нь Монгол хөгжим нэгэн цагт одоо байх байлгүй магадгүй. Байж болох гэдгийг харж л байна юм чинь. Тэгэхээр одоо тэр заавал хит болж байгаа стилээс илүү бас нэг хит болоогүй байгаа стилийг гаргаж ирээд тэрийг нь бас дэлхийд сонирхолвол ямар вэ гэдэг л хөгтгөн юм байгаад байгаа байхгүй. А тэгээ хамгийн чухал юм бол одоо нэгнийхээ сайн аваа юм дээр ялгархгүй байх хэрэгтэй гэж боддгийг. Одоо нэг ашигтай бизнес байлаа гэхэд тийшээ бүгд орчих юм бол нөгөө ашиггүй болчихсон. Олон болцохоор бүр утгагүй болоод ингээд тэгж нэр хүндийг ингээ алцахгүй юм шиг өгнө ингээд чөөн зөвхнөр ингээ явуулах зүгээр юм болов уу боддгийг. Гэхдээ энэ бол зөвхөн жононгийн бодол буюу одоо жишээл миний бодол манай хамтлагийн бодлохгүй. А өөр бусад хүмүүс яаж сэтгэж байгаа нь биднэрт бол тэр хүмүүсийн эрхний асуудал тийм үү? Одоо тэгээд нэг юу байгаа штэ. Одоо дүнцээ ингээд ерөнхий яриа маань угаасаа хоёулаа тийшээ орчлаа л да. Ер нь ардын урлаг, Монгол ардын урлаг тэг үндэсний дуу хөгжим энийг манай монголчууд ер нь хэр сонсож байна? Чиний бодлоор. Одоо хэр мэдээд байна, нэрийг сонсож байна, хэр одоо мэдэрцгээж байна. Одоо яг тэр бид нар одоо шүүмжлээд та нар одоо бидний юм сонсохгүй байна гэдэг ингээд тулгын шаардж байгаа юм шиг болчих واخ. Тэгвэл нөгөө талдаа одоо бүх чиглэлдээ бид нар ингээд хүрч чадахгүй нэ гэдэг бол бас бид нар зарим нэг төрөл дээр алдаатай байгаа. Биднийг сонирхуулж чадахгүй гэж бодно. Тэгэхээр харцангуй бол анх эхэлжсэнийг бодоход бол харцангуй сонсогчд бол сайжирсан. Биднийг ойлгодог болсон. Бидний одоо нөгөө нэг одоо жишээлбэл зүгээр нөгөө нэг юм ажлууд ба шүү дээ. Анх байгуулагдж байхад бид нэр ямар ч тийм үндэсний хөгжим шинжилээр бол ямар ч хэрэггүй байлаа шүү дээ. Одоо бол харцангуй одоо баг одоо байгууллага шинжилгээ хийхдээ тэр морин хуураг гэхээсээ илүү тэрийг нөгөө нэг юм цогцоор ажиллаа нөгөө нэг хямрын сэргийх маркер үндэсний хөгжмийг авчирдаг болсон. Гэхдээ тэгэр хэрэглээнд илүү их ордог болоод үйл ажиллагаанд илүү их одоо нэлээд бүх юмд л ер нь ордог болсон шүү дээ. Шинэ байгууллага одоо шав тавих ёслоос хавуулаад бүх юм дээр жавар үргэн гэдэг утгаараа үндэсний хөгжмөө сайн оруулдаг болсон болохоор сонсогчд харьцангуй танахыг эхэлж яхахыг ботход манахыг эхэлж яхах ботход сайжирцсан. За одоо ил ардын урлагаас холдоод би ерөнхийдөө нэг нэвтрүүлэг явуулж байгаа хөгт чим гэдэг одоо энэ нөгөө нэг урлаг ч юм уу те урлаг руу нэг юм хөгтөө жим рүү нэг чиглүүлсэн гэдэг талаас нь бас ярилцах гэдэг байхгүй юу хүмүүстэй. Тэгэхээр яг одоо оргил бол ардын хөгжмийн жонон амтлагийн одоо ахлагч нь олон жил уран бүтээл тойроод ингэ явж байгаа. Гэтэ дөнгөж төрхөөсөө хэсүүлэл ардын дуу сонсоол ингээл явцсан хүн бол мэдээж биш шүү дээ. Залуу байх одоочсон залуу байгаа тэр. Гэтэ анх дуу хөгжмөнтэй танилцж чиний ерөн түгээд хамгийн дуртай одоо урсгал чиглэл хамтлаг дуучин гэхээр ямар хүмүүс вэ гэх юм? Миний яг анхны сонсчихсан бол манай одоо миний санаж байгаагаар бол Осака гэдэг хөгжим манай авчирч ирээ. Тэрнээс л кассет CD пенстад танилцж байгаа байхгүй. Тэгэл яг нэг ухаан орж явах үе нь л тэр л дээ. Тэгээ ер нь бол манай гэр уус юм хөгжмөлөг. Манай аав өөрөө мөнгө өрхрийн хамтлагийн ахлагч байсан байхгүй. Тэгээд клавиш тоглодог. Тэгээ манай ах бөмбөр тоглоно. Ингээд тэр намайг нэг мэдээ орохоос ахвал ерөөсөн зогсоож яг хөгжим заагаад өгч байгаа байхгүй. Манай гэрт цэцэг хамтлаг одоогийн ах нар маань сайхан манад бэлтгэлээ гэдэг шиг байна. Тэгэж ингээл яг бараг сэрхэд л захлаа гитараас хавлал эхэлж идэг. Тэгээ миний хувьд болохоор багасаа илүү их сонсно. Мэдээж Beatles буюу бодоо тэр үеийн амьд хөгжмийн хамтлаг хамгийн эхлээд байгаа. Ааваас дамжиж ирсэн амьд хөгжим бол хамгийн түрүүнд. Гэхдээ миний яг хувь хүний сонирхол бол хипхоп дээр амар акцент өгсөн. Амар дуртай тий. Тэр үед чинь яг дөнгөж хипхоп чи яг гоё болж ирсэн үе нь. Тэгээ нөгөө гоё Тупакаас ахуулал ингээл
бүгд л яг алж ирсэн үе нь болохоор шууд мэдээ ороод шууд хипхоп руу орж байгаа юм. Чих зүгээр юм. Тэгээд хипхоп юутай гээд житэй хамтраад дуу хийсэн. Цомог байсан баггүй. Тийм цомог хийсэн. Монгол юу гэх нэртэй лээ? Монголз шүү дээ тий. Тэр яг монголцыг хийхэд одоо жишээ нь чиний оролцоо хэр байсан? За мэдээ чи бол хипхоп рэпер гэдгээр бол оролцоо нь бол илүү байгаа шүү дээ. Зүгээр чиний хувь. Тэгээ миний хувьд ч нөгөө нэг одоо яг одоо би гардаж одоо тий энийг нь хий тэрийг нь хийхээс илүү миний тархилж байгаа ажилласан баг та. Ер нь бол анхны санаа жиг байхгүй. За. Бид нэр хамгийн эхлээд болохоор анх танилцаад нэг удааг үйж байхдаа бид нар чинь Монголын түүх гэдэг дуу хийгээд. За. Хипхоп нөгөө клик бүүн бүлэг Жон Амтлагтай нэлээд Монголын түүх гэдэг дуу хийсэн. Тэрнээсээ улбалаад житэй бүр дан ганц житэй хамт цомог хийя гэдгийг манай хүн санал тавиад тэгээ бид тэрэн дээр нь одоо өөрсдийн чадхаараа дэм болоод явсан л та. Тэгээ ер нь миний дуртаагаас гадна ер нь үндэсний хөгжимч өөрөө хипхоп руу жоохон ойрхон баха. Миний харуул. Ерөөл магтаал дээр жоохон хэмжээ өгчүүл. Тий. Ер нь бол яг логикийн хувьд бол ерөөсөө хийдэг үйлдэл хилдэг ярьдаг нь за зарим нэг нь ёс бус хэллэгтэй зарим нь нөгөө үндэсний хөгжим хэлбэр болохоор ерөөл ихтэй гэдэг л багталтаа. Түнсш ер нь бол яг адилхан. Тийм ер нь бол амаараа тий одоо үгэлж гэх юм уу тий магтаж одоо яг тийм зөвлөж гэдэг юм уу хипхопчсан бас яг л тийм л байгаа шүү дээ. Одоо зандарч загнаж яд юм. Ер нь бол дандаа үгээр ашиглаж яддаг болох магтаалтай бол илүү ойрхон. Тий. Магтаалууд ч гэсэн сүүл толгой холбоос ахуулаад бас энэ зөв хипхоп элементүүд бас байгаа шүү дээ. Гэхдээ одоо ардын урлаг биш хипхопыг монголчууд үүсгэсэн гэж бол хэлэхгүй л дээ. Тэр чинь бас шал өөр юм шүү дээ. Таад бол нэлээд олон хүмүүстэй ингээ хамтарсан уран бүтээлүүд ингээ хийсэн шүү дээ. Ер нь зөвхөн тэдрээс ингээ хамгийн одоо юу гэх юм гоё болсон гэж боддог. Чиний хувьд нэг тултал айгуу гоё сэтгэлд хүртэл болсон уран бүтээл нь юу вэ? Яа. Наач нөгөө яг хүүхдүүдийн адилд нь илүү хайртай байх. Зүгээр чи өөрөө тоглолтдог учраас нөгөө нэг би зүгээр чиний хувьд асууад байхгүй юу? Нэг юм гоё тоглоод яхад нэг тийм урамтай тэгж гоё тоглогддог. Яг зүгээр хөгжимчин байдлаасаа тийм. Нэх гоё ингээд дагаал ингээд яг өөрөө ингээд тоглоод юу яхад. Жижиг бол энэ ингээд алаад байдаг штеп. Мэдгүй одоо нэр аль нь юм бол цахилбаа юм болов? Цахилбаа. Тий. За тэгвэл бүгдээр цахилбааг сонсъё. Тэгээ бас нэг юун дээр яг манай тоглолтын дээр болохоор хин житэй нөгөө нэг одоо тустай юм хэсэг байгаа байхгүй. Тэр бас өөрийнхөө байгаад тэр бас мүлжиртэй нэг тоглолттой яа. Бас их гоё тоглохоор сайхан. Энэ цахилбааг яг анх яагаад хийх болсон юм? Цахилбааг энемэнтэй хий гэж бодсон юм уу? Эмнем хэлсэн юм уу? Таад байсан юм уу? White Arts гэдэг студиуд. Тий. Тэдний бид нэр бичлэгэнд ордог гэсэн. Тэгээд тэднийхээ ийм нэг ийм контент юуны фүүцтэй гэдэг дундаа нэг ийм аппликейшн хийгээд ингэ яах ч юм. Тэрэн дээр ингээд хамт ингээд танах орох уу гэдэг санал эхлээд тавиал. Тэгээ нэг хипхоп танах угаасаа нэг жоохон хипхоптой жоохон ойрхон байгаад байдаг болохоор шин танах хипхоп төрлөөр ингэж хийх үү гэдэг санал тавиад. Тэгээд чинь нэлээд удаан бидний нөгөө юм хийж гэдэг. Хипхоп хийх хүн олдохгүй байсан юм шиг. Нэлээд их хугацаа авсан. Тэгж яагаад за энэ өнөөдөр яаж хийж байгаа бүгдийг дуусгая гэдэг одоо яриан дээр хүрсэн байж байгаа хэсэл нэг яг ярьсан байсан хүн нэрээгүй. Тэгээ энэ минь орж ирэхгүй. За өөр хүн орж иж гэсэн үг шүү дээ. Анхны ярианс харин нэг өөр хүн. Тэгээ энэ минь анх удаа яг студид танилцж байгаа байхгүй. Тэгээд яг тэр өдрийг нөгөө нэг бичлэгэнд орсон өдөр болохоор мөнхийрээ хамтлаг крокус тоглолтоо гээд замынхын эсрэг талд бид нэр энэ цахилбааг хийжсэн байхгүй. Яг тэднийх нөгөө нэг крокусын гадаа хүмүүс нь бүгд зэгнэл одоо ингэ мөнхийрээ би тоглолт эхлэх чахад бид нэр бичлэг хийж байгаа байхгүй. Тоглолтод дууссан бидний бичлэг дууссан. Гараад нүл төгжрийн рүүгээ орсон. Тэгээд яг тэр тоглолтын одоо минутаа ер нь яг адилхан минутаар энэ дуу цоошноос хийгдсэн.
Тэгээд хин энэ минь бас мундаг хүмүүс юм. Тухайд ингээд үгээ хийж байгаа. Тэгээд бидний сонсгоо штэ. Ийм байвал ямар вэ гэвэл оргил болохоор мөнх оргил болохоор за одоо тэгвэл энэ дээр ингэчүүл яг тэгдэв яах вэ гэл нөгөө санаа оноогоо ярил. Тэгэл бид нар чинь бөөнөр ярьж байгаа. Энэ баддан жоохон дэм юм биш үү? Нөгөө логикосоо жоохон зөрчлөө ч гэдэм. Хашир бол за тэгвэл ингэж үзье гээл. Газар дээр дараагийн шууд холбрыг шууд зохиоход энэ хөгжим болохоор анх манай нөгөө жижиг болох ч үгүй юм анхаа яваа шүү дээ. Анхаа нэг юм хитэн демо надраа авсан байхгүй. Хипхоп доо ихж байгаа бол нэг иймэрхүү хитэн доо байв ямар вэ гэдэг. Тэгээ тэрнээс сонсож байгаа за нэг иймэрхүү юм удаан темптэйг аваад хийчихье гэдэг маркер одоо дэвсгэрээ тавьж байгаад ингээд явсан байхгүй. Тэгээд одоо өвтгээд оргил шүү дээ. Мөнх оргил гитарын тоглоо. Тэгээд ерөөсө тэр үедээ шинээр бүх юм ингээ хийгдээ явсан. Тэр цаг нь хурдан бүтсэн. Дуун өөрөө хурдан бүтсэн. Яг гарангуудаа шууд нэлийн нэвэр явсан л дээ шүү дээ. Яг би сонсогч нартай явуулж байгаа нь ер нь ардын урлагийн хандлага гэлтгүй ер нь дуур уран бүтээл өөрөө нэг юм бүтэх явц гэдэг талаас нь би арилаар яриулж байгаа юм л да. Гэхдээ ерөнхийдөө бол арилын үнцээр ярьж байгаа маш богино хугацаа нэг тоглолтын заа 2 цагийн дотор ерөнхийдөө бол 2-3 цаг л болох тийм болж таарж байгаа. Гэхдээ тэрнээс ч удаан гардаг бүтээлүүд байгаа шүү дээ. Тэгэхээр хамгийн удаан гарсан нь ямар зохиол гэдэг. Дүншиж гарсан. Одоо л гараг байгаа. Бид нар бараг 15 оноос бараг эхэлсэн. Одоо манай саяны нөгөө Жон хараг байгаа шүү дээ. Жон хар чинь бараг энэ CD ихгүй. Тэр чигтээ тэнд орсон байгаа бүх дуунууд нь аянууд нь бүгдээрээ 15-16 он зохиогдсон дуунууд ихгүй. Аянууд тэгчээд эдгээр чинь нэг бидлээ болоод одоо эцсийн байдлаар одоо хэрэглэлийн гар дээр одоо хүртэл очиж байгаа байхгүй. 16 оноос хойш 15 оноос хойш баг. Тэгээ бас манай одоо chill out гэдэг одоо дараагийн бас гарах CD болохоор бас тэр онд л баг эхэлжсэн. Тэгээ фантастикийн чинь яг 16 онд бас 4 кино төлөвлөсөн байл шүү дээ. Хэдэн киногоо төлөвлөд. Тэнгуудаа одоо эдгээр чинь яг төлөвлөгөөнийхөө дагуу бүх юм хийгээд дуусгацсан байхгүй. Та байдгүй. Бид нар яач вэ? Фил байгаад байгаа юм л да. Юун тэр хамгийн гол нь за яагаад тэгэж 4 жил одоо болоод дуусахгүй. Тэр за нэгдүгüрт бол яг бидний шалтгааллах асуудал бол зохиох буюу тоглох асуудал бол тэр дараа. Тэгээд хамгийн гол нь төгжөө маань болохоор бидний санхүү байгаад байгаа байхгүй. Бид нар одоо энэ Пенцтан тэр симфони гэдэг юу бүтээлээ бол Пенцтайгаа хамт байгаа шиг утгаараа тэгээд дээрээс нь бид нар тэр Пенцэн дотроо бүх нөгөө тоглож байгаа дунд аянуудын бүгднийх нь партитуруудыг бас оруулж өгöd. Нотнуудын тийм тоглолт юм хараа заа хуудтай ном болох. Ном гэсэн юм тийм. Тэгээд энийг бичэн барина гэдэг юм бол бас хөөрхөн менежмент тулд юм. Хамгийн гол юм нь ерөөсөө санхүү байхгүй. Тэр болгон одоо оригинал CD борлогдох боломж ер нь хэцүү болцсон. CD-ний борлуулалт нь өөрөө яг юу болчих вэ те. Тэгээ яг хамгийн гол нь яг худалдаж авч сонсож байгаа хүмүүсийн тоо дэлгүүр гэл ингээд. Тэгээ одоо л CD авдаг хүмүүс баг байхгүй байна шүү дээ. Байхгүй. Тэгтээ хийх л ёстой. Яг тийм. Энэ үлдэх ёстой байхгүй. Тэ. Одоо нэг хэсэг хугацаанд дараа пен зэрэгж орж иж байгаатай адилхан. Тэгэхээр CD орхол. Гэтэ арай болоог байгаа. Кассет. Болоог. Тэгээ одоо араас нь кассет залгах байх. Тий. Кассет залгаад эхэлж чинь гэсэн. Тийм судалгаа эхлээд явцсан байгаа юм шиг хэлээ л дээ. Тий. Ганцны кассетүүд гарч эхлээд байл гэж хэлсэн шүү дээ. Тий. Тэгэхээр хэсэг хугацааны дараагаар энэ хийсэн бүтээл чинь үлдэх учраас энийг заавал баримттайгаар одоо тэгж битээр нь хийж лээсэн зүгээр бах. Тэгээд гол нь одоо хөгжмийг шимтэд сонсдог фанатууд чинь цуглуулганда нэмэрлэж явах хэрэгтэй. Одоо харин нэг үед одоо хүмүүсийг гоё тийм цуглуулга маягаар одоо пянз авч байгаа хүмүүс аягүй их байдаг болсон биш үү? Тэд чинь бол цуглуулад нөгөө тоосон даруулад гэхээсээ илүү бас давхар нөгөө нэг дуу хөгжмөө гоё сонсоо тэр хандлагуудыг илүү мэдрэх. Тэгэхээр илүү яг зинэлж байгаа зөвлөлт бусад хандлагуудчсан одоо бас яг тэр пянз болгож гаргаж нэг бүтээлээ нэг ингээд одоо юу гэдгийг түүхэнд одоо ингээд юу гэдгийг юм архив болгоод үлдээх тий. Тэгээд CD-нүүд бол яг ингээд гараад яасан. Одоо цагт нь бол мод нь бол пянз байна шүү дээ. Тэгээд гадных юм болохоор
тэд чинь нөгөө өөрсдөө мөнгө гаргаад хэвлэж мөвлээд загварыг өөрсдөө хийгээд мастер дээр нь өөрсдөө ингээд сууж мууж байгаа тэгдэг болохоор тэдний левел гэдэг компани бүх асуудлыг тусдаа хийгээд нэгтгээд гарах чинь тэр хүн бол баг дуулахаас хөгжимтгөөс юу ч хийхгүй. Тийм. Одоо манай одоо манай тод жишээ бол Хүүв хамтлаг бол яг тийм байна шүү дээ. Яг Америкийн левел тэр бүх ажлыг хийгээ зөвхөн тухайн хөгжимчд уран бүтээлч уртдах ажил. Тийм болохоор энэ нь өөрөө маш их юм юутай. Тэгэхээр яг дүнгийн хэлдгээр нөгөө нэг санхүүгийн асуудал тулгарч байна. Бид нар одоо юу гэдэг уран бүтээлчнэр гэхээр өөрөөсөө гаргаад явах биднэрт Монголын нөхцөл тийм их одоо хэдэн саяын долларын тийм юутай орлоготой байх тийм боломж байхгүй учраас тэгэхээр тэр юу чинь одоо уран бүтээлчд гарна гэдэг. Тэгэхээр хамгийн гол энэ дээр яг би чиний хэлж байгаа дээр зүгээр би өөрийнхөө зүгээс нэмэх гэхээр яхад дөнгөж сайхан ингээ яхад бөхөө дөнгөжөө тэр Австралийн Voice-д оролцлоо шүү дээ. Айгуу гоё дуулаад тэр өөрийнхөө зохиосон тэр нилээн дээр гарсан дуулалтаа би сонсч байсан тэр. Тэгээд тэр юугаараа ягаад ингээ явахад манай монголчууд ингээл бүгд ингээ шуурал ингээл айгүй их шеэрлээ. Тэр нь бол гоё байгаа. Тэр юу хүмүүс гихтээ одоо ганцхан даалтан урагч юм уу жонн гэлтгүй маш олон уран бүтээлчд тэгээ ганц хамтлагч биш шүү. Өртийн дуучид, хөөмичид, тэгээ бүжигчид гээд маш олон ардын урлагийнх ингээ юм хийгээд байдаг. Тэрийг нь дандаа хүмүүс ингээд алгасдаг. Яг дэлхийд гарсныхын дараа ч юм уу тий олон хүнд хүрснийхэн дараа тэр ямар мундаг юм бэ гэж хардаг. Эсэргээрээ харин ардынхаа юм болоход аль болох нэг жоохон ч анзаараад нэг жоохон сэтгэл гаргаад сонсчих юм бол маш олон гайхалтай уран бүтээл хийж байгаа залуучууд болоо одоо ганцхан хамтлаг дээр биш тий зөндөө байна тий ямар гоё бүжгэлж ийн залуучууд ямар гоё хөгжим тоглож ийн ямар гоё дуулж ийн гэл дашны бол дүнгийн бас voice дээр ингээл харагдаж байгаа болохоос ш дашны өмнө дуулаад явж ирсэн. Тийм. Дашнтай адилхан дуулаад явж байгаа маш олон залуучууд байна. Тэгээд яг бай нөгөө нэг нэгдүгээр цаг үе байх ба хоёрдугаар манайхан нөгөө гэрте байгаа юмд жишээлбэл хүмүүс таадгүй юу. Байгаа юм аа нэг таадгүй шүү дээ тий. Гэдэг шиг л болоо гэж би бодож байгаа. Нэг талаас гадаадд байдаг монголчууд одоо манай хариун тагшингаас ахвал сонсохоор сэтгэл дотор нь бол гой гой үгнүүд байж байгаа байхгүй. Тэгээ тэрийг ингээ харахад нутгаас хол байгаа хүмүүс илүү их тэр үг нь үнэтэй хүрээд аян нь илүү сэтгэл рүү н очиод байх шиг харагдаад байна. Энэ Монголд байгаанууд нь болохоор зав байхгүй. Хамгийн сенсацтай багыг олж аваад тийм. Тэгээ нөгөө талаас бид сенсац тарихгүй байгаа хэл та. Гэтэ яг хөө эн чинь уран бүтээл гэдэг бол ер нь ингээд гоё ингээд үлдээл явж яадаг тий. Тэгээ хүний сонссон хүндээ нэг таашаал өгөөл явж яадаг болохоор яг нөгөө гол нь уран бүтээлээ хийх гэдэг тэр нэг сэтгэл дээр бүх юм явж л байгаа юм л тий. Одоо энэ ариун дагшин чинь бол гэхдээ манай Монголд бол зөндөө олон хүмүүс хүртсэн зохиол штэ. Тэгээд юугаар зурагтаар маш их явдаг. Тэгээ гол энэ нөгөө нэг ардын хөгжмийн юугаа одоо нэг өгүүлж байгаа хиллэг юмнууд нь дандаа тэр Монголын руугаа явцсан. Энэ одоо ариун дагшин чинь хэдэн 16 онд гарсан юм биш үү? Тийм үү? Тийм байна. 16 оны 10 сарын 14-нд явсан юм байна. Тэгээд YouTube үзэлтэнд 442,676 хүн үзсэн байт юм байна хариглаа. Хөөх юм биш. Тийм байна. Олон үзсэн байна шүү дээ энэ чинь. Бидний хувьд бас үзсэн хүмүүстэй баярлалаа. Тийм. Яг одоо тэгэхээр ингэж баярлалаа гэдэг юугаар гэхээр Жон хамтлаг бол ер нь бол маш олон одоо уран бүтээлчтэй хамтарсан олон хүмүүс ингээд танаа хамтлагт ороод ингээд бас цаашаа өөр юугаар явцсан хүмүүс байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол Жон бол өөрөө гэсэн өнгө төрхөөрөө ингээд цаашдаагаа яваад нь ирээдүйн одоо юу гэх юм ямар төсөөллөөр ингэж явж байна. Яг мэдээж энэ урсгал чиглэл гэдгээр байгаа л та. Гэтэ тэгээд одоо олон цомог хийж гин гэж байгаа шүү дээ. Тэгэхээр ерөнхий нэг юм Жонгийн үлдээж байгаа нэг юм үг нь юу болж үлдэх юм бол хамгийн ихнийхэн зүгээр л одоо бид нар яг энэ цаг үе дээр ингээд янз янзын төрлүүдээр ингээд хийх гээл үзээд байгаа байхгүй. Эннээс сэтэл аваад дараач биднээс илүү амжилтыг үзүүлсэн хүмүүсийг л уруу татгал. Хамгийн чухал нь. Сэтэл аваад үндэсний хөгжмийг л дэлгэрүүлэл
одоо магадгүй сенсац сайн байгаад одоо тэр нэлээ хүмүүст хүрлээ гэж бодоход тэр татлах ч гэдэг юм уу, нэг ай ч гэдэг юм, тэрийг монголчууд нь бүгдээрээ хийж сураад явчих юм бол тэгэл тэний баахан янз янз одоо зарим хүмүүсийн ярьдаг бидний төлбөргүй юм шиг байгаа юм л та. Үгүй шүү. Тараас яг жон тим юм гэдэг юм байх. Үгүй харин тэр жон болохоор төрхөн тэр байхгүй юу? Нэгээс нь жон гэдэг бидний онцлог нь өөрөө одоогийн хайрцаг дотор нэг сэдв багцлал ингээл яваад байгаа гэдэг нь бидний одоо онцлог болох байх. Гэхдээ угаасаа өөр урсгалаар тоглосон ч жонон байна гэж би мэднэ л дээ. Халгаа азарттай гэж. Тий. Гэхдээ яг одоо хоёлаа энэ дээр ярихад одоо нэг яг шинэ ингээ уран бүтээл хийж байгаа залуучууд байгаа шүү дээ. Яг тэрийг л сэтэлжүүлж дараагийнхаа өнд гоё юм хийх босго тавьж л өгч байгаа гэсэн үг шүү дээ. Бид чинь шат тавьж өгч байгаа гэсэн. Тэгэхээр тэднэрт нэг юм зөвлөөд одоо юу гэхэд одоо ийм зарчмаар ингээд яваад гэдэг юм уу те нэг ийм сэтлэр ингээд гэдэг ч юм уу тэдэрт нэг юм чиглүүлэх юм чамд юу аах вэ? Минийхээр бол зүгээр бид өөрсдөө гэсэн ялгарх шинж хамгийн чухал. Тэгээд өмнөх хийснийг давуулах хэрэгтэй. Одоо өмнө морин хуур 8-16 тоглолдог байлаа. Дараа нь синкопт янз янзын хэмжээнд тоглолдог. Тэрний дараа дахиад нэг өөр хэмжээтэй дараагийн үе гарч ирээд дахиад нэг морин хуурыг өөрөөр харуулах. Бидний хийснийг хийгээгүй давж гаргаж ир дараагийнхыг хийгээсэл гэдэг бодож байгаа юм. Бидний яг хийдгийг одоо ихэнх хүмүүсийн хийцнийг дагаж хийх биш. Тэрнээсээ өөрийг л давуулж хийх хэрэгтэй л гэдэг л хамгийн гол одоо санаа л байна л да. Зөвлөгөө гэсэн үг шүү дээ. Зөвлөгөө тий. Тэгэхгүй яг нөгөөдөлтөгийг адилхан байгаад бол зах зээлд бүр борлогдох ч шүү дээ тий. Доорож юусоо болохгүй. Тэднээсээ өөр байх хэрэгтэй. Хамгийн гол нь давуулах хэрэгтэй л байна. За тэгвэл бит хоёрын өнөөдрийн нэвтрүүлгийг дууслаа. Хэрвээ бит хоёрыг одоо ардын урлагаар уран бүтээл хийчихсэн залуучууд байх юм бол би зэрэгэлдээ санал нийлгэнэ. Яг өөр те өөрийн гэсэн өнгө төрхтэй уран бүтээл хийгээрэй гэж яг санал нэг байна шүү. Тий. За баяртай. Захида. За. Боддоор харах оюун ухаан зөв сэтгэлийн мэдрэмж хоорондын зуучлагч юм. Хөгжим бол баригдахгүй, харагдахгүй мөртлөө сонсогддог хүний сэтгэлийн илэрхийлэл юм. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 Зум продакшн хамтран хөгжим нэвтрүүлгийг 7 өнөө бүрийн пүрэв гарагийн үдэш 21 цаг 15 минутаас хүргэж байна. Хөгжим бол боддоор харах оюун ухаан зөв сэтгэлийн мэдрэмж хоорондын зуучлагч юм. Хөгжим бол баригдахгүй, харагдахгүй мөртлөө сонсогддог хүний сэтгэлийн илэрхийлэл юм. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3 Зум продакшн хамтран хөгжим нэвтрүүлгийг 7 өнөө бүрийн пүрэв гарагийн үдэш 21 цаг 15 минутаас хүргэж байна.